аймгийн удирдлагууд засгийн газрын сайдуудтайгаа ерөнхий сайдлаас уулзалтж оны ихэн дээр энэ жилийн хийж ирж байгаа ажлыг олон жилийн дагуу ирж гэрээгээ байгуулдаг. За өнгөрсөн оных ажлыг бас мөн дүгнэж байгаа. Тэгээ Өмнө аймгийн хувьд бол 2026 онд бол улсын төсөвт одоо 1.1 их найд төвлөрүүлэх одоо нэлээд хэмжээ хаж байгаа бас дахиад үүрнэ. 25 оны сүүлээр бол бид нар бас 1.1 их найдыг төвлөрүүлсэн байна. За үлдснээр нь аймаг орнуудаа бүрийн санхүүжүүлэх үүрэгтэй. Тэгээд аймгийнхаа улаан батлагдсан одоо ажлууд, төсөл хөтөлбөрүүд, зам харгуй одоо дулааны цэцлэгээ станцын засвар, за нисэх бодлынхаа өргөтгөл, олон улсын нисэх бодол дээр одоо онгоц авах өргөтгөлийн ажлыг хийж байгаа. Шинэ нисэх бодлоо баригдтал, хуучин нисэх бодлоо өргөтгөнө. За шинэ станцаа баригдтал, хуучин станцаа бас 14 тэрбум төгрөгөөр засварж одоо янзлахгүй бас сэлбэж янзлж явахгүй бол манай станц одоо хүн амын одоо тоотлогоо өссөнтэй холбоотой даахгүй байгаа. Тэгээд тийм ч учраас бонд гаргаж одоо шинэ станц барих ажлыг одоо нэлээсээ эрчимжүүлээд хөөцөлдөж байна. Одоо санхүүгийн зохицуулахаар дээрээс одоо бонд гаргах зөвшөөрөл ирэх хэмжээ бол авцсан байна. Улсын хурлаар бас суулгасан, батлуулсан, засгийн газар дээр шийдвэр гаргасан, нутгийн иргэдийн хурлаараа дэмжигдсэн. Ингээд энэ бол ажил одоо зураг цэцэг эрчим хүчний яамтайгаа нийлээд ажлын хэсэг ажиллаж байгаа. Тэгээ эх он жилүүд шинэ станц барих ажлаа эхлүүлнэ. Одоо түүхэндээ орон нутгийн бондыг хамгийн анх одоо Өмнө аймагаас гаргаж байгаа. Өөрөөгөө санхүүжүүлээд улсад одоо орлого төвлөрүүлдэг аймагуд бол бонд гаргахыг одоо улсаас дэмжиж байгаа. Засгийн газар их хурлаас. За тэр дэмжлэгт Өмнө аймагт хамгийн түрүүнд ороод явж байгаа. Бас тэндээ бас өмнө очоод станцаа өөрийнхөө газар нутагт одоо өөрийнхөө хөнгөөр бондоо осгоод ард иргэд аж ахуйн нэгжийг нээлттэй бондоо хөдөлгөөн авахд нь оролцуулаад хамтраад барихаар төлөвлөж байна. За мөн сум хоорондын засмал замуудаа холбох, шив өрнгийн бондоос засмал замаар холбох ажил энэ жил бас 27 км-ээр бас зам маань урагшлана. Тэгээд үндсэндээ бол 300 гаруй км замын маань 20 эдийн тавьчаар одоо 50%, 48 км одоо үлдэхээр болж байгаа. Тэгээд баруун бүс нутаг маань засмал замтай холбогдчихно. Саяын он жилүүдэд зүүн бүс нутгийн засмал замуудаа холбоод дууссан. Одоо сум хоорондын засмал замуудын зураг зүйн ажлууд хийгдэж байна. За энэ жил бол аялал жуулчлалын босоо тэнхлэгийн зам буюу Өмнө аймагт очоод Өмнө аймгийн байгалийн үзэсгэлэн газруудаар аялаад буцахдаа өөр хангаагаар буцахаар өрөнд явах босоо тэнхлэгийн замыг одоо Булган мандлоо чиглэлийн замыг эхлүүлж байна. За энийг одоо мөн төр үеийн түншлэлээр цааш нь хийж үргэлжлүүлж дуусгах ажлыг ярина. За мөн Дундуу аймагтайгаа өөр хангаа аймагтайгаа хамтарч нөгөө 6 хар хорийн хүртэл хийж дуусгах. Тэгээ 3 аймаг хамтдаа хөөцөлдөж одоо төр үеийн түншлэлээр босоо тэнхлэг аялал жуулчлалын замаа тавилт. Өмнө овчууд төдийгүй одоо Монголын аялал жуулчлалд маш хэрэгтэй зам болно. Улаанбаатарын замаар ирчээд Улаанбаатарын замаар буцаал тэгээд хөгжрээд явдаг. Түр нар зөвд ороод бүтэн эргээд ингээд явбал аялж ирж байгаа хүмүүс маань ч тэр дотоод гадаадын аялагчд ч гэсэн одоо тэр замаар явах боломж өгдөж байна. Тэгэхээр тэр хооронд байгаа аялал жуулчлалын баазууд одоо эдийн засгийн хэрэглэлд ороод ирэх гэсэн үг. За тийм гол ажлууд хийгдэнэ. За 2026 оны хувьд бол бас төсөв бас гайгүй байх бах. За 2025 онд бол төсөв ихний хагас жил бол хүндэрсэн. Нүүрс экспортын өмнө буусан, гаралт муудсан. Сүүлийн хагас жил дээр гаралт сайжраад нийтдээ Монгол орчин 89 сая бараг 90 сая тонн нүүрс экспорт гаргасан байна. Нэг харамсалтай юм бол үнэ буус. Гаралтаа ихсгээд үнэ буусан ч гэсэн бас хэмжээг нь бариад ингээд явбал эдийн засаг бас гайгүй байх төлөвтэй байна. Эдийн засаг нүүрсний зах зээл, экспортын зах зээлээ шууд хамаардаг. Манай Өмнө аймгийн хувьд бол 18 уул уурхайтай. За нэг нь бол одоо мэдээж оюутлогоо зэсийн уурхай байна. Тэр бол одоо 2 дугаараа явж байна. За тэгээд Эрдэнэс 5 толгой бүлэг ордууд байна. 5 толгой бүлэг орд ш 3 том уурхай байгаа. Орон нутгийн өмчт 5 толгой, энержи ресурс, Эрдэнэс 5 толгой. За баруун бүс нутагт нарийн сухатын орд газар байгаа 3 засгийн нутагт байгаа уурхай. За ноёны нутагт байгаа уурхай. Мандлоосын нутагт байгаа алтны уурхай. Энэ төслүүд бол амжилттай хэрэгжиж туслан гүйцэтгэгч гэрээгээр ажилладаг аж ахуйн нэгжүүд маань төсвийн орлого сайтай улс орон нутагта татварыг ихтүүлэх юм бол эдийн засаг гайгүй явчихдаг.